Өнөөдөр сургаалаа би нэгэн чухал үгээр бас ишлэлээ бас хэлхийг хүсэж байна. Энэ бол юу вэ гэхээр бидний эзэн бурхан бол баг зүйл итгэмжтэй байгаа нэгэнд тэр эвэлрүүлээ хайрлаж өшөөлөө тэр агуу том зүйлийг хариуцуулдаг өвгөн бурхан юм аа. Амен. Хажууд байгаа нэстэ та хэлэхгүй юу? Эзэн баг зүйл итгэмжтэй байл илүү их өгөх болно. Би нэг зүйлийг маш тодорхой хэлж чадна. Тэр юу вэ гэхээр эзэн Эмээлийн урт цуглааныг яг энэ зарчмын дагуу өнөөдөр хүртэл хөтлөн дагуулсаар ирсэн. Амен. Эзэн даалгыг өргөцгөө. Халелуя. Өнгөрсөн 5 дахь хасаа өдөр Эмээлийн урт цуглааны бүхэл ахлагч удирдлагч нар маань 20 гаруй хүн хамтдаа салхин нараад тэгээд ирэх 2017 оныхоо ерөнхийдөө хараа зорилго зорилт тэгээд ер нь үйлчлэлийн эсвэл цуглаанууд хэрхэн яаж эзэнд үйлчлэх вэ гэдэг талаар ярилцлаа. Би цаг үеийн нэгэн зүйлийг гэрчлэн хэлэх гэж байгаа нь юу юм бэ гэхээр урд өмнөх жилүүдээсээ илүү өөр төвшний юм цаг үеийн бидний дунд яригдсан. Өөрөөр хэлбэл эвэл урд чуулгамаа итгэлийн төвшөнд, үйлчлэлийн төвшөнд эзэнтэй харилцаа энэ олон төвшөндөө нэг шат аль хэдийн агсан байсан. Саяхны 2013, 14, 15, 16 оноог харж байхад сая 17 оны тухай бид нар одоо ярьсан. Шал өөр зүйлүүдийг бид нар ярьсан. Аль хэдийн нэг шат агсан, аль хэдийн төл өссөн, аль хэдийн үр жимсээ харсан, аль хэдийн эзнээс нэрвэж ерөөлүүдийг авсан энэ төвшөнд хүрсэн байсан. Яг бидний одоогийн үйлчилж байгаа энэ амжилт, энэ имэйл юу вэ? Одоо энэ ч сууж байгаа бүх итгэгчний маань энэ эзэнд итгэж байгаа энэ итгэл нэг л өдөрт биднэрт ирээгүй. Бид анхнаасаа эхэлж эзэнний өмнө баг зүйл итгэмжтэй байж жижигхэн зүйлээс ч гэсэн бид эзэнд өргөж эзнээс хүчийг гуйж бид эзэнд найдаж явж исэн учраас өнөөдрийг хүртэл эзэн биднийг гайхамшигтайгаар хөтөн дагуулжээ. Эвдэр цуглаан маань дүрнэж үүсгэн байгууллагад тэнцээ мэдээж цөөхөн хэмжээний ахлагч байлаа. Монгол пастраа, Солонгос пастор ирээд үйлчлсэн. Тухайд бид нар хөтөлбөр нэтэрэ зүйлсүүд ярихад их томхон байдаг байсан юм. За нэг хитгэн эсийн бүлгийн ахлагч нарын хурлаа нэг эсийн бүлгээр хийчүүд одоо манайх их бид цуглаан ер нь болно шүү. За арай нэг юм баг зүйл ярьдаг байсан. Ер нь бол бид нэр 5 дахь оройныг 5-6 цаг гэж цуглаад тэгээд яриаг 12 гэж унтаад өглөө нь бас 9 гэж усаад тэр өдөржингөө яриад дуусдаг байсан. Тэгээд ер нь бол энэ үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар ярилцах цаг маань ер нь амар баг санагц яг энэ өдөр бол. Яг тэгэхээр бидний ярих юм үйлчлэлээс үйлчлэлд өөр олон зүйлийг хариуцахын зүйлсүүд бол маш их ихсэн байгаа гэдэгт бол харагдсан байна. Энэ бол бүх зүйл Бурханаас ирсэн ивэл шүү гэж үнэхээр би томхорлохыг хүсэж байна. Бидний эзэн бол үнэхээр бид эзэнд итгэмжтэй байж Бурханаас бидэнд хариуцуулж байгаа жижиг зүйлч байсан хамгийн чухал нь би итгэмжтэй байх юм бол эзэн биднийг 30, 60, 100 дахин илүү их өргөдөх тийм гайхамшигтай эзэн юм байна гэдэг гэрчлэн байна. Амен. Ганцхан зүн чуулганы үйлчлэлч биш. Эзэн бидний амьдралд ч гэсэн хүн болгоны нэг хөрөөр. Бид амьдралаа эргээд харах юм бол эзэн биднийг ямар талбар дээр хэрхэн яаж ивэсэн бид нар олж харж чадна. Амен. Энэ амьдралд эзнээс нэг хүн ирсэн ивэж өрөөлөд би зөндөө гаргахтай байна. Яагаад эзэн биднийг ивэсэн юм? Яагаад гэвэл бид эзэн итгэмжтэй байсан учраас юм аа. Амен. Эзэн өргөжлүүлэн биднийг агуугаар хэрэглэх хүсэж байна гэдгийг бас энэ дахин гэрсэн томглохыг хүсэж байна. Эзэн 2017 онд эзэн биднийг бүр илүү хүчтэй байлгаж, өөрийнхөө алдрын төлөө, өөрийн хаанчлалын төлөө эзэн биднийг улам илүүгээр хүчтэйгээр эзэн ахиалахыг хүсэж байна. Амен. Хамтдаа эзний сайн багж байж ирэх 2017 онд эзнээр өшөөлөөр хэрэглэгдсэн Эвэлийн хурд чуулган болцгоё. Амен. За өнөөдрийн уншсан Библийн ишлэлийн тухай хамтдаа ярилцгаая. За тэгээд эргэсийг арай их ишлэл уншуулчихваа. Яг энэ Даниэл 2 дугаар бүлгийн 1-16 дугаар яг энэ хэсгээс яг нэг утга санааг нэрхээс нэг ишлэл нэг богдохын ишлэл авах гэхээр ерөөсөө би олоогүй ханаас ч яагаад болов. Ямар ч байсан энэ хэсгийг эхнээс нь дуустал ингээд хамтдаа бас бүх утга санааг гарч байгаа юм хэсэг байна гэж. Тэгэхээр цөмөр хамтдаа Израилийн түүхийг сөхөөд бас яг тодорхой тэр чухал зүйлсүүдийг харъя гэж хүсэж байна. 2016 онд цөмөр хамтдаа Йошуа номыг суралцсан байна. За Йошуа ном бол ерөнхийдөө түүхийн ном гэж авч үздэг. Түүхийн ном. Түүхийн ном дотроос бид Израилийн ард түмнийг эзэг хэрхэн
ерөөс юм бэ? Тэгээд Бурхан Израилийн ард түмэнд өгсөн тэр амлалтаа хэрхэн биелүүлсэн юм бэ? Ялангуяа Бурхан Авраамыг сонгон аваад тийм ээ би чамд итгэлийн үг болгоо. Би чамд газар нутгийг өгнө гэсэн амлалтаа тийм ээ Авраамын дараа Йошуагаар дамжуулаад эзэн хэрхэн Израилийн ард түмнийг маш гайхамшигтайгаар өдөрж өөрийн амлалтаа биелүүлж ирсэн юм бэ? Эзэн бид нар итгэх юм бол эзэн бидний хэрхэн ивэл юм бэ? За тэгээд итгэлээсээ бид нар хандах юм бол бидний амьдрал ямар тэр сөрөг зүйлсүүдээс ирж болох вэ гэдэг талаар үзсэн. За Израилийн түүх бол маш ойлгомжтой орос энэ дотор багтсан байна. Тэгээд Йошуа намыг харахад бол Йошуа нам маань их гой төгсөж байгаа. Тийм ээ? Нууны хүү Йошуа гэж. Нууны хүү Йошуа гэж. Эзэн Йошуагаар дамжуулаад Израилийн ард түмэнд амласан Канаан нутгийн талаарх бүх газар нутгийг өгсөн, бүх зүйлийг хариуцуулсан. Израилийн 12 овог өөрийн хариуцсан газар нутгийг авсан. Үнэхээр тэр баяр хөөртэйгээр эзний үгийг тунхаглаж, эзний өмнө ирээд тэд хуулийг дахин сэргээж, тийм ээ бид эзнийг дагах болно гэж хэлжсэн. Тэр дундаа Йошуа би болон манай гэрийнхэн яах вэ? Эзэн үйлчлэх болно. Харин та нар яах вэ гэж хэлсэн. Тэрийг бид маш сайн санаж байгаа гэж бодож байна. Гэвч өнөөдөр уншиж байгаа энэ хэсэгтээ маш харамсалтай зүйл байсан. Израилийн ард түмний өдөө Бабилончуудад олзлогдож хамаг эд хөрөнгөө томруулж Израилийн нөгөө олон аймагуд бүгдээрээ зөвлөлтөнд явж Израиль түүхийн улсад хоёр хэсэг хуваагдсан. Өмнөд Юда буюу хойд Израиль гэж. За хойд Израиль бол самарчуудтай бүр нэг нүсэн цус холилдоо бүр авахынгүй ер нь байх болсон. Хойд Израиль гэдэг үндэст ерөөсөө байх болсон. Самарчуудад уусаад тэр хавийн нутгийн улс үндэстэлтэй холилдоо Израиль үндэстэл гэж байхаа болсон. Тэр үед нь зөвхөн өмнөд Юда гэдэг улс үлдсэн байна. Хойд Израилийн хаануудыг бид нар 17-8 хаан өчтөр ингээ харж байгаа нэлээд их хаанууд байна. Тэр хаануудыг сайн муу гэдгээр нь тодорхойлсон тэр тодорхойлолтууд ярих юм бол яг энэ үеэс эхлээд Израильчуудын тэр одоо хойд Израиль буюу тэр мөксөн Израильчуудын хаанууд бүгд муу хаан байсан. Бүгд муу хаан. Ямар ч нэг гол нэг шиг сайн байгаа. Одоо энэ чинь яригдж байгаа өмнөд Израильчуудаас үлдсэн, өмнөд Юдагийн үлдсэн хэсэг хүмүүс байна. Өмнөд Юдаг захирчсан хаанууд дотор бол сайн хаан бас нэг 4-5 ширхэг хаан байсан. 17-8 хаан дотор. Өөрөөр хэлбэл энэ сайн хаан муу хаан гэдэг юугаар хэлээд байгаа юм бэ гэхээр эзний хуулийг дагдаг, эзнийг хүнддэг, тийм ээ, эзнээр өдөрдүүлсэн хаан, эзнээр өдөрдүүлээгүй, тийм ээ, харин үндэсний бурхтуудыг шүтэж, харин үндэстнүүдийн бурхтуудыг дагаж явсан хаан гэж хоёр хэсэг хувааж байгаа гэж. Танай нэгдүгээр бүлгийн эхний хэсгийг би та бүхэнд уншиж өгье. Юдагийн хаан Йохакимийн хаанчлалын 3 дугаар онд Бабилоны хаан Небухаднецар Иерусалим ирж хотыг бүслэн аваа гэж. За энэ чинь Йохаким хаан гэсэн байна. Ер нь Йохаким гэдэг ерөнхийдөө 3 хаан байсан. Одоо өвөө, аав, хүү гэсэн. Энэ Йохаким гэдэг хаан бол яг дундлын хаан байна. За тэгээд энэ хоёрын Йохакимийн яг өмнөх хаан, яг хүүхэд нь дараагийн хаан, энэ хоёр хаан болохоор ерөнхийдөө маш бага. Yani 2-3 сар Израилийн хөрнөл хаанчилсан. Харин одоо энэ чинь харагдаж байгаа Йохаким гэдэг энэ хаан бол 11 жил Израилийг өдөрсөн юм хаан. Энэ чинь хэлсэн Йохаким хаан ширэнд суугаад яасан гэж байна. 3 дугаар онд гэж. Өөрөөр хэлбэл Йохаким хаан ширээг залгамжлаад 3 жил болж байхад яасан гэхээр Бабилоныхаа Небухаднецар ирээд Иерусалим явах бүслэн авсан байна гэж. Тэгэхээр Йохаким гэдэг ийм 3 хаан, энэ гурлаа муу хаан байсан. Гурлаа муу хаан байсан. За сайн хаанаас хэрвээ бид дурдах юм бол Хизкия, Йошуа гэдэг хаанууд бол байсан. Тэр хаанууд бол Бурхны үгийг дагдаг, эзэн итгэмжтэй эдгээр хаанууд байсан. За тэгэхээр Йохаким хааны үед өөрөөр хэлбэл муу хааны үед яасан бэ гэхээр Израилийн ард түмэн Бабилончуудад олзлогдож өөрөөр хэлбэл энэ Небухаднецар гэдэг хааны хаанчлалд боолчлогдохоор ирсэн байна. За энэ үеэрхэд бид нар 1-р бүлгээс харж байхад 4 мундаг залуу гарч ирж байгаа. Тэдгээр нэр гэвэл Даниэл, за энэ номын нэрээр нэрлэгдсэн тийм ээ. Дараа нь Ханания, Мишаил, Азария
дөрвөн хүмүүс. Энэ хүмүүс бол яг үхээр олзлогдсон хүмүүс байгаад байна, тийм ээ. Израиль бол хэсэг үлдсэн Израиль хүмүүс аюудэчүүд бол байгаад байгаа. Яг Иерусалимд одоо тоохгүй орхигдсон, тийм ээ. Хаалхидаа дуусаад нэг ер нь нэг хот сөлөө хэдэн хүмүүс үлддэг шүү дээ, тийм. За нэг хотоос агсан ямар ч сэгэх боломжгүй болгоцсон. За тэгээд боломжтой гайгүй хүмүүс нь болохоор яг Небухаднецар ханд одоо татвар өгдөг, тийм ээ. За дахил өгдөг, тэр мал адуус өгдөг ийм үйлчлүүдийг хийдэг байсан. За Бабилончуудад олзлогдоод явсан хүмүүс дотроос дөрвөн чухал хүн байна. Дөрвөн чухал. Яагаад энэ дөрвөн чухал юм болоо гэж? Маш их хэмжлэг үүрдэг. Хойш дээр Даниэл ямар нэг өгчлөлөд судлах болно. Энэ дөрвөн хүн бол үнэхээр эзнэр хайрладаг, эзнийг хайрладаг, эзнэр дуудагдсан дөрвөн хүн байсан. Тэр дундаа хамгийн мэрэгүү ухаантай Даниэл гэдэг байсан. Би та бүхэн 1-р бүлгийн 20-р ишлэлийг уншиж өгье. Хаан тэдэнтэй мэрэгэн ухаан мэдлийн бүхий л асуудлаар зөвлөгдөж үзээд хаан улсынхан дотор буй хамаг элбчин 6 нараас 10 дахин илүү болохыг нь олж мэдлээ гэж. Тэр Кореш хааны анх дугаар он болтол Даниэл тэнд байлаа гэж хэлж байна. Өөрөөр хэлбэл энэ хүмүүс бол маш онцгой хүмүүс байсан. Тухайн үедээ тийм ээ хаан өөртөө одоо түшинч өөртөө дэргэд байж хаан үйлчлэх мэрэгүү ухаантай хүмүүсийг шилж сонгон авч явах яасан бэ гэхээр юудэчүүдээс олзлогдсон хүмүүсийн дотроос энэ дөрвөн хүн бол мэдлэг, мэрэгэн оюун ухаан, тийм ээ хүний итгэл даах, хүнд үйлчлэх. За тэгээ өөртөө байдаг бүхий л авьяач чадвар тэр дотроо бас бие бэлдэр гэж хэлсэн. Бүх зүйлээрээ төгс дөрвөн залуу байсан. За тэгвэл яагаад энэ дөрвөн хүн ийм төгс байваа? Яагаад энэ дөрвөн хүн төгс байсан болоо гэж? Библи бидэнд Даниэл намын түүх, Библийн түүх хойшлоо бид нэг зүйл хэлж чадаж байна. Яагаад гэвэл тэд эзэн итгэдэг залуучууд байсан. Амен. Тэд эзэн итгэдэг, эзний дуулууртай дадаг тэдгээр залуучууд байсан. Эргээд харцгаад яагаад израильчууд мөксөн бэ? Яагаад юудэчүүд одоо олзлогдоод мөхөх шатраагаа явж байна вэ? Яагаад гэвэл тэд эзэн дуулуургүй байсан учраас. Өөрөөр хэлбэл эзэн дуулуургүй ард түмнийг шийдгэж түүнийг хайрладаг. Эзэнт дуулуурладаг тэдгээр хүмүүсийг босгон байгуулт юм аа. Амен. Израильчууд дуулуургүй байснасаа болоод өнөөгийн ийм хүнд хэцүү өсөл байдал дотор орсон гэсэн. Би яг энэ сургаалаа бэлдэж байгаа. Эцэг хоёр амар нэг юм одоо уур амьсгалаар шилжиж орчиж байгаа. Тэгвэл бид нэр Яошуа намаас ихтгэл номлол хийсэн. Тэгээд Яошуа нам аягүй гой сэргийж мандж байгаа тийм ээ. Израильчуудаар бахархмаарч юм шиг тийм Яошуа бахархмаарч юм шиг ямар гоё үндэстэй юм бэ ингээл тийм ээ. Бүрсө бурхан тандаа задуураад тийм ээ. Яошуаны гар өргөдөл тэнцээ нөгөө дайсны зэргүүд хязах хөдөөд Ийшээний гар өргөдөл нөгөө нэг тал байгаа дайсны зэргүүд хязах хөдөөд Израилийн ард түмүүд үнэхээр гайхамшигтай байсан. Гэтэл Даниэл номыг сөхөд харсан хүмүүс яасан гэж зөвлөлт байсан. Энэ хоёрын хооронд мэдээж он жилийн анслал бол байгаа. Тэр өндөрлөөс энэ сул дараа доор нөхцөл байдал юу хэрэгцээ вэ? Би таамаг хэлээ. Энэ бол дуулуургүй байдал. Би дахин нэг зүйлийг санал. Эзэн баг зүйл итгэмжтэй байвал бидэнд илүү их хариуцлага юм аа. Та дуулууртай байдал гэхээр өөртөө айгүй том мундаг. Аваад Уктаваа. За өнөөдөр сургаал бичлэг байна. За юу ярьжсэн бэлээ? За бид нар доолгоостой байдал гэхээр айгүй том юмнуудыг бид нар ойлгож байна. Энэ одоо яа гэв? Стадисны амар том бие шийдвэрийг гаргаад одоо 2 гаруй 7 минут тест алаад өгнө гэж тийм. Тест амар мундаг байна гэж та бодож байна. Мэдээж таны зүг тэгээсэй гэж өрөөж байна. Тэгэхээр дуулууртай байдал хаанаас эхэлж байгаа юм бэ? Итгэлээс эхэлж байгаа. Итгэлээс эхэлж дуулууртай байдал. Дуулуургүй байдал хаанаас эхэлсэн байх вэ? Итгэлгүй байдлаас бий болсон. Израильчууд Йордан голыг татлаад Канаан нутагт ороод Израилийн бүх овгууд эзнээс тэр өрөөцсөн бүх тэр одоо тийм нутаг газруудыг зааглаж аваад гоё байсан үедээ хийсэн нэг алдааны юу байсан бэ гэхээр харин бурхтуудыг
хориглоог. Харин хотуудыг хориглоог. Хөш зэрэглээ хотуудаас нэрээд харин хотууд яг орж ирсэн. Маш харамсалтай нэг төрлийн би танарт гэж хэлээд яагаад Израильчууд харин хотуудыг оруулж ирсэн юм бэ гэхээр хаттуудаар дамжуулаад орж ирсэн. Израильчууд Бурханаас хааныг хүсдэг тийм ээ? За бид нар хаантай баймаар байна гэж тийм. Бид Израильчууд хизүүлэгчтэй явж ирсэн, одоо шүүгчдийн үеийг дамжсан. Тэгээ хаатын үеийг одоо ингэ дамжаад төгсгөл үед ирээд бол ороо явж байгаа. Израильчууд Бурханаас хааныг хүссэн? Бид нар хаантай болооч ээ. Бид нар хаантай бол одоо яг бүр их хүчрэх юм гэж хэлсэн. Амар болох гэдэг байна гэж хэлсэн. Том юм хүссэн тийм. Гэтэл нөгөө хаадууд нь яаж хэлсэн бэ гэхээр эзэнт дуулуургүй байгаад дуулуургүй байгаагүй гайгүй байсан. Тэгсэн чинь хөш зэрэглээ хотынх нь одоо тэр хаадууд нөгөө нэг юу вэ ураг барилддаг шүү дээ тийм. Ураг барилдаад нөгөө хаадуудын бид нөгөө нөгөөхдөө сайн мэдж байгаа. Тэгээ хаттуудаа явуулаад байсан. Үзэсгэлэнтэй хаттуудаа бэлэг болгоод үгүй явуулаад байсан. Тэр үзэсгэлэнтэй хаттууд нь яасан бэ гэхээр ганцхан өмсөж хуцтайгаа биш. Тийм ээ. Тэмээгээр нөгөө нэг хиймэл буюу хор шүтэнүүд яг дагуулж ирээд эцэст нь хаадууд Бурхны эзнийг мартаж хаттынхаа залхимхэнд орж хөш орныхоо бодлогонд автаж эзэн дуулуургүй хамгийн чухал нь итгэлтэй болсон байна. Өнөөдөр бидний уншсан Даниэл 2 дугаар бүлэг дээр Небухаднецарын зүүд гэдэг ерөөд бол хэсэг гарч байгаа. За Небухаднецар гэдэг хаан Бабилоны хаан хаанчлалын 2 дахь жилдээ ороод явж ирсэн байна. Ингэхдээ яасан гэхээр хэд хэдэн зүүд зүтэлсэн байна. Тэр яг тэр юу зүтэлсэн бэ гэдэг талаар одоо ярихгүй. Ямар ч нэг зүүд зүтэлсэн. Тэр зүүд нь Небухаднецар хааныг маш тавгүй, тухгүй байдалд оруулаад эцэст нь айц тавтуулсан. Яг зүүдийн талаар зөвмөр төсөөлөл доо мэдээж бид нар бол заримдаа хаад гардаг тийм ээ. За тэгээд магадгүй бид шинжэнгээ хаад гарлаа өглөө босоо ямар аим байсан гэж хажуудаа хүндээ нэрлээ. Магадгүй нэг өдөр ажил дээр очиж 2-3 удаа хооцлоо өрөөнд бид нар мартдаг тийм ээ. А Небухаднецар хаан бол ерөөсөө зүүдүүдээ мартахгүй байсан. Маш тодорхой байсан. Айц тавтуулсан хүс гаргасан тийм аимшигтай зүүдүүд байсан. Тэр зүүдийг тайлбарлахын тулд Небухаднецар хаан хэсэг хүмүүсийг дуудуулсан. Тэр хүмүүс нь ямар хүмүүс байсан бэ гэхээр хааны зүүдийг тайлбарлахаар 1-р элбчин, 2-р зурхаач, мэрэг төлөгч мөн халбэчүүдийг дуудуулахыг хаан тушаажээ гэж хэлсэн. Би нэг зүйлийг энэ хэсгийг уншиж байгаад олж мэдсэн юм байна. Энэ хаан Бабилоны хаан Небухаднецарын хаан маань болохоор их мэрэгүү ухаантай хаан байжээ. Их мэрэгүү ухаантай хаан байсан. Магадгүй тэр элбчнээс илүүгээр зурхаачаас илүүгээр их мэрэгүү ухаантай байсан юм шиг байна. Ямар ч тэргүй айц автсан учраас хин тус болохгүй гэдгийг бодож үзэхдээ ямар ч байсан мэрэг төлөгч тийм ээ. Одоо бид нар бүгдээрээ л ертөнцийн хүмүүс ханддаг шүү дээ. Одоо монголоор бол айсууд мэрэгэн төргөн хүмүүс бол их мондөг шатлалтай ламч юм. Тэдгээр хүмүүсийг нөгөө хаан маань яг өөрийнхөө өмнө дуудуулж авчруулсан байна. За тэгээд хаан би зүүдлээ гэж хэлсэн. Тэрнээс ч би яг ийм үйл явдалтай зүүдлээ гэж хэлэв. Хаан 2 удаа тэр мэрэг төлөгч элбчин хүмүүстэй бол ярьсан байна. Тэгтэн тэр хүмүүс хаанаас юу гэж үсэн бэ? Хаан. За бид нар зүүдийг чинь тайлбардаг ёо. Харин та зүүдээ яриач дээ. Яриад өгсөн. Бид нар сонсомоор байна. Яриад та бид нар зүүдээ ингэж зүйлээ ярих юм бол бид нар шууд тайлбар өгөх гэсэн. Тэгэхээр чи яг Небухаднецар хаан юу гэж хэлсэн бэ гэхээр үгүй ээ. Би ярихгүй. Би хэвээ танаас зүүдээ ярьчих юм бол та нөхдөд худлаа хоорондоо хувилж байгаа миний зүүдийг нэг юм уу худлаа нэг юм болгож хайна гэдгийг бол би мэдчихэе. Үнэхээр та нар илтчих юм бол тийм ээ. Үнэхээр та нар зурхаач юм. Үнэхээр та нар мэрэг төлөгч юм бол би зүүдээ яриаг багт та нар надад одоо миний зүүдийг тайлбарлаж ярьчих хэрэгтэй шүү дээ. Хэрвээ яг одоо та нар миний зүүдийг надад тайлбарлахгүй бол би та нарыг будаа болгож ирсэн. Эсвэл ишлэгийг та бүхэн уншиж өгье. Хэрв та нар надад зүүдийг мэдүүлэхгүй бол та нарт зориулсан ганцхан хүндэн бий.
Учир нь цаг үе өөрчлөгдөх хүртэл та нар миний өмнө худал хийгээд мэхлэх үгсийг ярихаар тохиролцсон байна. Тиймээс надад зүүдийг ярих тун. Тэгвэл та нар тайлыг өгч чадна гэдгийг би мэдэх болно хэмэвэ гэж. Гэтэл нөгөө хүмүүс хаанд юу ч хэлсэн бэ гэхээр за бити энийг түргээдээ. Бид нар одоо олон л одоо халдайчуд гэдэг хүмүүсийг мэрэгэн төр хүмүүс хэлсэн юм шиг байна. Бид нар олон л хаадуудын үед амьдраад манай өр удам одоо тийм ээ хаадууд бид нар зүүдээ яриад өөр олон зүйлсийг асуудах бид нар хатаж хайж өгдөг гэсэн. Гэхдээ хамгийн сонирхолтой өнөөдрийн хүртэл зүүдээ яриагүйч миний зүүдийг та нар тааж тайлбарлах гэсэн ийм хүн бол байгаагүй маа гэж хэлсэн. Тийм мэрэгүү ухаантай хүн хайгаад ч олдохгүй гэж хэлсэн. Энэ бол боломжгүй юм аа гэж хэлсэн. Гэтэл яадаг вэ гэхээр хаан уурлаад нөхдүүдийг ер нь бол цаазлах тушаал өгч байгаа. Энэ хүртэл цөмөр хамтдаа ирээд харцгаа. Энэ дэлхийд олон хүмүүс ер нь Христэд итгэдэггүй үйлчлэгч хүмүүс. Надад яг юу хэрэгтэй юм бэ? Надад ямар юу тусын хүч туслах юм бэ? Намайг юу авах юм бэ гэж хайсаар. Гэтэ энэ хэсэг өнөөдөр бид яг юуг тодорхой сануулж байгаа юм бэ гэхээр тэд хайсан боловч олохгүй юм аа гэж хэлж. Тэд хайсан боловч олохгүй. Энэ дэлхийд эд хөрөнгөний төлөө, өөр олон эд материалын төлөө зов шаналж байгаа. Тэдгээр хүмүүст туслах ямар нэгэн далдын хүч байхгүй юм аа гэдгийг эзэлж. Нөгөө хатазар хаан маш тодорхойлж. Та нар биш ээ. Би одоо ингээд та нар энэ хаанчлалын 2 дугаар он буюу энэ хаанчлалыг хэлж штэ тий. Одоо ингээд би та нарт ингээд итгэл ингээд явах юм бол та нар ирээдүйд цаг үе өөрчлөгдөх бүр намайг бол мохруулсаар байх юм байна. Одоо та нараа яг надад эрдэм чадлаа харуулдаг. Би та нар зүйдээ ярихгүй гэхдээ та нар яах вэ? Миний зүйлийг тайлж ирсэн. Зүүдний тухай хойшлоор харахад эзэн бол тэр хаанд тэр тодорхой зүйлийг зөвлөж тэгээд Даниэлээр дамжуулаад мэрэгүү ухаан дотор тайлсараа эзэн өөрийгөө алдагшуулах зүйлийг бол хийж байгаа. Ах дүүсээ Христ итгэгч найз нөхдөд бид эзэн итгэдэг учраас бидний дотор бүх зүйл боломжтой. Харин үл итгэгчдэр хязгаарлалтай байдаг гэдгийг бид нар санах хэрэгтэй. Амен. Христ итгэгч бид бүхний дотор эзний хайр байгаа учраас бид бусдаасаа илүү онцгой байд юм аа. Би та бүхэнд 14 дугаар эшлэл сонсч байна. Тэгтэл Вавилоны мэрэгдийг хөнөөхөөр явж буй хааны би хамгаалагчдын ахмад Ариохтай Даниэл ухаалгаар ойлгомжтой ярилцсан гэж. Аюу сонирхсан. Тэр Вавилоны хааны мэрэгдийг хөнөөхөөр хаан өөрийн би хамгаалагчийг явуулсан. Тэр би хамгаалагчтай ахмад байсан тийм ээ. Ариох гэдэг хүн байж л. Тэр хүн мэрэгдүүдийг баримтлаад явжсэн. Өөрийгөө хаан мэрэгд төргөн мэрэгд төлөгч тийм ээ мундаг эрдэм шаталтай мэрэгэн ухаантай хүн гэж хэлж хүмүүсээс суугаад тэр бүх хүмүүсийг баримтлаад явжсэн баг. Алах гээд явжсэн. Тэгсэн чинь тэр хүн Даниэлтэй таарлцсан чинь тэр ойлгоцсон баг. Өөрөөр хэлбэл Даниэл тэр тушаал аваад явж ирсэн тэр ахмадыг бол өөрийн мэрэгүү ухаан дотор синхруулсан гэсэн. Ухаалгаар ойлгомжтой ярьсан гэж. Даниэл бол маш мэрэгүү ухаантай хүн байсан. Яагаад гэхээр эзэнд итгэдэг бурханд дуулууртай нэг байсан учраас тэр мэрэгүү ухаантай байсан. 17 дугаар эшлэл. Тэрээр хааны ахмад Ариохт хариулна. Хааны дүндэн яагаад ийм яав байгаа юм бэ гэсэн Ариох энэ хэргийн талаар Даниэлд хэлүүлвэ. Даниэл дутагшоож хаан тайллыг айлтгахын тулд хугацаа өгөхийг хаанаас гуйж. Нэгдүгээр хэсгийн 20 дугаар эшлэлээр бид нар харж сонссон юу байсан гэхээр хаан өөртөө үйлчлүүлэхээр албатуудыг сонгож авсан дотроос тийм ээ юудэчүүдийн 4 хүүхэн болох Даниэл, Ханания, Мишель, Азария 4 бол сонгогдсон. Энэ 4 бол бусад хүмүүсээс мэрэгүү ухаан, бие бэлдэр бас зүйлүүд нь ямар хэмжээний илүү байсан гэсэн. 10 дахин илүү байсан гэж хэлсэн. Гэвч яг одооний нөхцөл байдал бол хаан хямарсан, айц давтсан, арга барилаа олохгүй хүн нөхцөл байдал дотор
Маш муухай зүйлүүдийг зүйлсэн. Аргаа бараад өөрт нь ихэн тусч болох вэ гэд олон хүмүүсийг дуудуулсан. Тэр хүмүүс нь ерөнхийдөө хааны урмыг нь оруулсан. Хаан уурлаад бүх эдгээр хүмүүс буюу мэрэг төлөвч хүмүүсийг алах тушаал өгсөн байна. Яг үнэндээ бол одоо Даниэл ба түүний нөхөд ч гэсэн яг аюулд орсон байсан гэсэн. Аюулд орсон байсан. Тэр хүмүүсийг аюулд оруулахын тулд энэ Ариах гэдэг нөхөр хүмүүсийг олдлоод хайгаад явчихсан. Гэвч Ариах Даниэлтай уулзмагцаа түүний мэрэгүү хаанд автаж түүнтэй илүү их зөөлрсөн байна. Тэгээ би энэ хэсгийг уншаад үнэхээр итгэж бид нар эзэнд итгэж цаашлаад эзэнд итгэмжтэй дуулууртай байснараа бид үнэхээр энэ ертөнцийн гэрэл ба давсан болж чадах юм байна гэж ойлгосон. Та бүхнээс нэг зүйл болж харж чадж байна тийм. Итгэж бид нар үнэхээр давуу тал сайн зан чанар хамгийн чухал нь бидэнд эзэн байна. Амен. Тухайн үед хаанд хэрэглэгдэх хинч байхгүйсэн. Гэхдээ эзэнт дуулууртай байснараа Даниэл ба түүний нөхөд хойштой хэрэг дээр харах юм бол хааны зүйлийг тайлж үнэхээр хаан өнөөдрөөр үлээдэг байна. Өнөөдөр эзэн ч гэсэн та биднийг хэрэглэхийг хүсэж байна. Эзэн энэ газар сууж байгаа хүн болгоныг өөртөө хэрэглэхийг хүсэж байна. Эзэн таныг ямар үед хэрэглэх юм бэ? Нэгдүгээр бид эзэн итгэлтэй байх ёстой. Хоёрдугаар бид эзэн итгэмжтэй буюу бид эзэнд дуулууртай байх ёстой. Тэгэх юм бол эзэн бидний өөртөө хэрэглэх болно. Амен. Өнөөдөр энэ явж байгаа яагаад ийм их үр жимстэй, өөрчлөлтүүд амжилттай байгаа юм бэ? Эзэн яагаад өдрөөс өдөр биднийг өсгөж байгаа юм бэ? Эзэн яагаад биднийг хэрэглэж байгаа юм бэ? Учир нь бид анаасаа өөрсдөө итгэх Иесус Христ дээр байсан учраас. Бидний хийж байгаа бүх ажлууд Христийн төлөө байдаг учраас бид эзэн дуулууртай байдаг учраас эзэн биднийг хэрэглэж байна. Одоо би энэ ч хэлж байгаа хүн болгоны төлөө өсөж байна. Та үнэхээр эзэн хэрэглэхийг хүсэж байгаа. Нөгөө талаасаа эзэн одоо таны хэрэглэхэд та өөрөө бэлэн байна уу? Даниэлийн хэрэг бид харах юм бол тэр шийдвэрлэх байтугай түүнийг одлох гэсэн төгстэй ярилцсан тохиролцоо толгойг эргүүлээд одоо хааны ордонд хаантай ярьж байна. Тэр ч байтугай хааны биднийг шийдэх хугацааг уртсгаж өгөөч хаантаа ингэ гойж ер нь зөвшөөрүүлсэн. Энэ ямар их мэрэг ухаан вэ гэж. Амен. Энэ нийгэмд маш олон хар бараан, hodol гормог, бузар бусрамг зүйлсүүд байна. Үүнийг хэн өөрчилж чадах вэ? Та өөрчилж чадна. Амен. Монгол орныг хэн хөгжүүлэх вэ? Христ итгэгч та өнөөдөр хөгжүүлж чадна гэж би итгэлтэй хэлж байна. Амен. Учир нь үл итгэгч нар эзэн биш өөртөө Бурхан биш бүтээлүүдэд мөрөгдөх юм уус. Тэдний хувьд гэрэл хийгээтэй сайн сайхан зүйл гэж үгүй. Мэдээж авралын тухай ярьж байна тийм ээ. Харин энэ газар Бурханаар дуудагдж эзнээс сонгогдсон та бид эзэн итгэмжтэй байж баг зүйлд ч гэсэн бид эзнийг дагаж чадах юм бол эзэн үнэхээр биднийг агуулгаар ашиглах болно. Амен. Чөтгөр бид нар атлагчтай бол тараад ингээ явж байгаа бас зөрөөд итгэж зааж ирээд яг тэр байранд нөхөрч ирсэн. Тэгээ би бодохдоо за ингээд бид нар эзний албанд аягүй олон ажлууд ингээд нэг нэгээр яриад байж байгаа. Яг энэ цаг үчиг өөр олон ямар олон сүмж болгонууд, ямар олон эзний хайртай хүүхдүүд, ямар олон эзнээр дуудагдсан пастор удирдагч нар бас эзний хаанчлалын төлөө санаа зовнил сууж байгаа болоо гэж бодсон. Монгол хүн ганцхан ивэл уулзуулаа гэж байдаг биш тийм ээ. Аягүй олон зүйлүүд байгаа. Бүх чуулганууд эзэн итгэмжтэй байх хүсээд улсын орноо хөгжүүлэхийн төлөө гэрэл давсан байх хүсэх юм бол Монгол орн хөгжиж үнэхээр Монгол орны эзэн Бурхан өөрөө байж чадна гэдэг би харсан. Амен. Та Христэс иччихсэн үе байгаа. Гэтэ би өнөөдөр танд хэлье. Одоо ичдэг цаг өнгөрсөн. Одоо бидний хийх цаг ирсэн байна.
бид нар энэ дэлхийн гэрэл бат авсан болох ёстой. Яагаад тэгэхээр Бурхан энэ дэлхийг өөрчлөхийн тулд бид л хэрэгтэй. Бид эзний сайн багш байх ёстой. Бид өөрсдөө эзэнд итгэмжтэй, дуулууртай байх ёстой. Тэгвэл энэ дэлхий дээр эзэн хэрэглэгдэх багш байхгүй байна гэсэн. Харин та итгэмжтэй байж байгаа бол та өөрөө эзнийг багаж авч чадна гэсэн. Хажуудаа найстай чи эзний сайн багж байгаарай гэж хэлдэг. Израильчууд унаар шийдэхдээ эзнэр зохигдоод явж байх үед ер нь бол бүх хүн бас итгэл орхичоогүй бол байдаг. Би сая удирдлагын төвшөнд бас ярьсан. Ер нь хаадууд завхарснаас болоод тэр ард түмэн бол мөчсөн гэж. Ямар ч үед Израилийн ард түмэнтэр бол итгэлээс сахижсэн, тийм ээ хуулийг уншдаг байсан хэсэг хүмүүс бол заавал үлддэг байсан. Харин энэ хэсэгт үнээр Бурханаас өнөөдөр бид гэрчлэл болгоод харуулж байгаа хүмүүс нь болохоор Даниэл, Ханания, Мишал, Азария гэж. Эдгээр хүмүүс бас тэр хүмүүс эзэнд итгэлтэй байсаар байсан. Дээр нь муухай байсан ч гэсэн тэр хүмүүс эзэнд итгэлээ яасан байна уу? Орхиогүй байсан. Ганцхан яг одоо үед л ингээд энэ дөрвөн хүмүүсийн хувьд бол ингээд за маа улс орн маань итгэлээ бид нар байлаа үзэж чинь. За бид нар нэг одоо Бурхандаа айтайхан шиг итгээл амиа бодоод ингээд байж ахгүй бол өнгөрлөө гэж бодсон тийм өөрчлөлттэй хүмүүс байгаагүй. Энэ хүмүүс бол төрөлтөө анханасаа хар нэлхасаа эзэнд итгэмжтэй ийм хүмүүс байсан. Өөрөөр хэлбэл энэ хүмүүс багасаа эзэнд багаар эзэнд итгэмжтэй байж ирсэн учраас өнөөгийн энэ гайхамшигтай Бурхны сайн багаж хэрэглүү болсон гэсэн. Хамтдаа ямар ч үед эзэн хэрэглэхэд бэлэн байцгаая. Эзэн яг одоо таныг энэ гэж хүсэж байна. Та бэлэн байна. Та магаш гэрээсээ гараад эзэн ийм хаашлаа ажлыг та бэлэн байна. Бид хэрэгжүүлэх маш гайхамшигтай нэг нууцыг дахиад хэрэг бид баг зүйл итгэвчтэй байх нь эзэн бидэнд өшөө илүүхийг хариуцлах болно. Баг зүйлийг хаанаас олох вэ гэж эзэн өнөөдөр танд хэлж байна. Яг одоо эзэн танд хэрэгжүүлэлтийг өгч байгаа гэж хэлсэн би итгэлтэй. Эзний үгнээс судалж өөрийнхөө амьдралдаа алдаж байгаа зүйлсүүд дээр баг би хэрэгжүүлнэ гэсэн шийдвэр байх хэрэгтэй. 2017 онд би цуглаанаа тасралтгүй явах мэтчилэн олон хэрэгжүүлэх зүйлс бидний амьдралд байна. Та тэр зүйл итгэвчтэй байх юм бол эзэн таныг өөрийн хаашийн төлөө маш сайн дааж болгоод өөрийн алдарыг ашиглана гэдэгт би итгэлтэй байна. Библиэлд ийм үг өгдөгтэй. Эзэн Есүс Христ итгэхдээ чи болон гэрийнхэн ч наамдана гэж. Өөрөөр хэлбэл итгэсэн нэг эзэнд дуулууртай байдаг. Дуулууртай байсан нэг эзэн сайн багж олон хэрэгэлдэг. Нэгд би эзнээр хэрэглэгдэж байгаа бол миний эргэн тойронд байгаа тэр хүмүүс аврагдах нь амжихгүй байна гэж хэлж байгаа. Тэрнээс биш та зүгээр л эзэнд итгэсэн гэж энэ газар ирж суучаад одоо манай гэр бүлийн эзэн минь авчираад иргээ хэлэх аюу утгагүй байна. Та өөрөө итгэмжтэй байх хэрэгтэй. Та итгэмжтэй байх нь бол аюу чухал байна гэсэн. Амен. Эхлээд хамтдаа эцэст дүгнээд харцгаая. Эзэн бол биднийг энэ сүм чуулганыг тариад өнөөдрийн хүртэл тэр өөрийн сайн замаар хөтлөн агуулсан. Учир нь бид түүнд итгэмжтэй байсан гэсэн хэлэхэд бол маш их таатай. Дараа нь ер нь бол уналт зөвхөн эдгээр зүйлс хаанаас ирдэг вэ гэх бүгд дуулуургүй итгэмжгүй байдлаас ирдэг. Та магадгүй би ингэж алдаагүй би ийм том алдаа гаргаагүй шүү дээ. Би цуглаандаа явж л байгаа шүү дээ гэж та бодож магадгүй. Гэтэ өзөн өнөөдөр бид арай өөр зүйл хэлж байна. Тэрний юу юм бэ гэхээр баг зүйл итгэмжтэй байгаа ч гэж хэлсэн. Бид нар магадгүй том зүйлсийг хараад яваад байгаа мөртлөө аюул жижиг зүйлсүүдийг бид орхитуулаад яваад байдаг. Израилийн ард түмэн шиг биш. Эзнэр өрөөгцөн мөртлөө эзнийг орхидог. Эзнэр дуудагцсан мөртлөө Бурхныг хайдаг тийм ээ. Ийм биш. Харин үнэхээр энэ эзнэр бид дуудагд сонгогдсон бол хамтдаа үргэлж эзэнд итгэмжтэй байж түүний багж хэрэгслүүр болгоё гэж уриалж. Даниэл болон түүний өхөд шиг
тухайн үеэс 10 дахин мэрэгүү ухаанаараа илүү хитийцсэн. Тийм мэрэгүү ухаантай итгэгч нар байх тухай хэмээн гэж. Бид чадна. Ямар үед бид эзэн итгэх үед бид үүнийг хийж чадах болно. Өнөөдөр Монгол улсын төлөө, магадгүй дэлхийн ертөнцийн эзэн өөрийн хаачны төлөө бидийг хэрэглэхийг хүсэж байна. Харин та ямар ч үед эзэн бэлэн байгаасай гэж бид хэлж байна. Бэлэн байгаарай гэж бид хэлж байна. Хамтдаа 2017 онд үнэхээр эзэн сайн багаж болцгоо. Эзэн үнэхээр бүх талбарт биднийг ашиглаж, эзэн бидний хил хязгаарыг дэгж, эзэн үнэхээр энэ чуулганыг өөрийн алдрын төлөө босгон байх болтугай гэж хэлж байна. Амен. Хамтдаа салсарсан.